шийдвэрийг бол та өөрөө бүрэн гаргана. Тэгээд чиглүүлж өгнө гэсэн үг. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За Сара коучинг та бүхэндээ өөрийнхөө коучинг чиглэлийг бол танилцуулъя гэж бодож байна. За тэгээд сэтгэлийн асуудал бол хүн болгонд байж байдаг. Тэгээд сэтгэлийн асуудлыг шийдэе гэж бүгд л хүсэж байгаа. Гэвч одоо маш олон коуч нар байна, маш олон сэтгэл зүйч нар байна гэж ярьж байгаа. Тэгээд зарим нь бол буруу хүн дээр очиод фейлдээд тэгээд одоо бол трама үүссэн, ахиж би хүнтэй очиж уулзах уу гэдэг ч юм уу. Зарим нь бол ингээд сэтгэл дондор 300,000, 500,000 гэж хамаг мөнгө өгөө сэтгэл дондор гарсан хүмүүс ч шиг байдаг. Тийм учраас би бас одоо энэ зүйлээр бол илүү боломжтой хандаж байна. Тэгээд ингэж одоо санхүү мөнгөөр тохируулахгүй тулд та бүхэндээ өөрийнхөө одоо эхний уулзалтыг үн төлбөргүй болгож байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэхээр коуч одоо үйлчлэгээ минь хэрхэн явагддаг, ямар юм одоо хийгээд ийдэх гэдгийг бол танилцуулах зорилготой. Хоёрдугаар техникийн уулзалтаар бол тодорхой хэмжээний өөрийн сэтгэлийн асуудлаа таних боломжийг бүрэн олгож байгаа. Айдас их байгаа мó, гомдол их байгаа мó, уур их байгаа мó тэрний шалтгааныг бол гаргаж ирэх бүрэн боломжтой байдаг. Гэхдээ айдас байгаа нөхцөлд бол тэрийг арилгахын тулд тодорхой үе шаттайгаар хамтарч ажилладаг. 1 сарын турш, 2 сарын турш хүмүүсээс шалтгаалаад арилдаг. Зарим тохиолдолд нэг уулзалтаар айдасгүй болсон тохиолдол байдаг. Одоо трама гэж ярьдаг шүү дээ. Трама гэдэг зүйл маань өөрөө нэг удаагийн ингээд шокнд орсон маш одоо гинтийн одоо хэцүү мэдрэмжээс бол бидний тагтаалт ухамсарт одоо хадгалагдсанаас болж одоо бидний амьдрал нөлөөлж идэг. Яг тэр шиг юм ганц удаагийн уулзалтаар та бүхэн бас хүчтэй одоо мэдрэмжийг өгч чадах юм бол бас тэр богино хугацаанд одоо идэх боломжтой. Юу аа эерэг болчтой, уурлахаа болчтой, гондоод ахын болчтой ч юм. Ийм өөрчлөлтүүд бол гарах бүрэн боломжтой байдаг. За тэгээд над дээр бол ямар хүмүүсээс үйлчлүүлэх вэ гэхээр өөрийгөө ойлгохгүй байгаа, эсвэл зориг тавьчаад тэрэндээ төлөвлөгөө гаргаад хийх гэхээр ямар ч хүчгүй, ирч хүчгүй байгаа ч юм уу. Ер нь цаашдаа яаж амьдрах гээд байгаа, миний амьдралын жинхэнэ зорилго юу юм гэдэг ч юм уу тийм. Тэр утга учираа хайж байгаа хүмүүс бол бүрэн тохиромжтой. Сүүлийн үед сүнсний сэрэлт гэж ярьж байгаа. Сүнсний сэрэлт гэдэг нь өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж болох юм уу тийм. Хөв тавилан гэж байдаг юм уу? Хөв тавилан гэдэг өөрчлөлт боломжтой юм уу гэдэг ийм асуултууд байдаг. Маш олон эргэлзээ асуултууд байдаг. Тэрэн дээр бол гаргалгаад өөрөөрөө олох боломжтой. За миний хувьд бол танд амьдрал заах гагүй. Би танд бол тийг юм гэж зөвлөхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнээс бол санал тавьж одоо ийм байвал ямар байв, тийм байвал ямар байв. Шийдвэрийг бол та өөрөө бүрэн гаргана. Тэгээд чиглүүлж өгнө гэсэн үг. Чиглүүлэхдээ асуултуудыг асууж, зарим нэг тохиолдолд логиктэй тайлбаруудыг ол хийж өгнө. Би бол аль болох логиктэй ярихыг хичээдэг. Тийм хийсгэлтэй шашинлаг, тийм одоо хийсвэр сүнслэг ч юм уу тэр талаас нь бол ярихгүй. Гэхдээ зарим тохиолдолд бол өөрсдөлтийн онцлог тааруулт бол ярихгүй бол гардаг. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө онцлог таарсан энэ уулзалтыг бол хийх боломжтой. Тэгэхээр эхний уулзалт өгөө учраас танд алдах юм байхгүй. Цагаа аваад уулзаад үзээрэй гэж хэлэх байна. За ингээд амжилт хүсье. Баяртай.